TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Өдрийн минь сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Өнөөдрийн нэвтрүүлгээ би нэг асуултаар эхэлмээр санагдлаа. Ер нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж өөрийгөө боддог уу? Тийм. Тэгээд та үнэхээр сэтгэл хангалуун дүүрэн амьдарч байна уу гэж бас өөрөөсөө асууж үзсэн үү? Тэгээд ер нь хүмүүс ихэвчлэн амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй харагддаг тий. Тэгээд байнга л нөхцөл байдалтай санаа зовж бусдад байгаа зүйлсийг одоо хүсч идэг те өөрийгөө эсвэл тарган тунхаа гэж голох жишээтэй. Харин таны хандлага ямар байна вэ? Эерэг байна уу? Сөрөг байна уу? Өнөөдөр найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ бид яг энэ сэтгэл хангалуун байдлын талаар ярилцах болно. Сэтгэл хангалуун байна гэдэг нь яг таны хувьд юу гэсэн үг болох талаар бид нэр ярилцах болно. Бид хэрхэн сэтгэлийн амар тайвныг олж чадах вэ гэдэг талаар ярилцах болно. Би хөтлөгч гэрлээ байна. Надтай хамт миний сайн хамтрагч Жимсээ маань байх болно. Сонсогч та бидэнтэй хамт байгаарай. Жимсээ хүн амьдралдаа огт юунд ч санаа зовхгүй амьдарч чадах болов? Энэ хэцүү шүү, тий. Тэгээл хүн чинь амьдралдаа сайн муу зөндөө зүйлэл боддог. Ер нь бодоод шаналаад идэг. Миний амьдралд ч гэсэн хүнд хэцүү нөхцөл байдал зөндөө л тохиолдож л идэг. Тэгээл тэр олгонд ер нь санаа зовно шүү. Тийм шүү, тий. Ер нь амьдрал цаг хугацаатай мөнх биш гэдгийг хүмүүс ер нь мэддэг хэрнээ л ер нь туулж байгаа зүйлээ бодоод түүнээсээ илүү ихийг хүсээд хайгаад идэг тийм. Яг ийм үед бусад хүмүүсийн амьдрал сайхан харагдаад байдаг юм байлаа шүү дээ. Тэгээд тэрнтэй нь яг өөрийгөө харьцуулж хараад одоо амьдралаа эргээд харахаар тэр цаг хугацааг аз жаргалтай болгож болох байж дээ гэд ер нь хүн эргэж харахаараа харамсаад идэг тийм. Харин тийм тий. Яг л айлын хоол амттай гэдэг шиг тий. Хүүхэд байхад айлд очиод хоол идэх их сайхан санагддаг байж лээ. Яг тийм шүү тий. Бусдын нөхцөл байдлыг бид өөрийнхөөсөө арай дээр гэж бодоод тэгээ тэрнтэйгээ харьцуулаад яг л нөгөө нэг бид нар ярьдаг шүү дээ. Тэрний аяганд 7 байна. Миний аяганд 7хан ширхэг маах байна гэд гомдлож хардаг шиг. Үнэн дээр тэр хүн өөрөө ямар хүнд хэцүү ачаа зовлон өөрч явж байгааг ер нь хүн тааварлаж мэддэггүй тий. Тийшүү тий. Нөгөө хүний амьдрал харагдаж байгаа шигэ байдаггүй гэдэг шүү дээ тий. Нөгөө гаднаа дутагдах юмгүй сайхан харагдаж байгаа ч гэсэн ганцаардаж байгаа нэгэн бас байдаг тий. Харин Христ итгэдэг хүний хувьд асуудал тулгархад ганцаараа биш харин Бурхан бүгдийг харж мэдэж тусалж байгаа гэдэгт итгэдэг. Гэхдээ бид одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа. Тэгээд яаж энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж чадах вэ? Тэгэхээр өнөөдөр бид нар сэтгэл хангалуун байх талаар өөр өнцгөөс өөрийнхөө бодлыг хуваалцаач гэд Марлагаа урьсан байгаа. Марлаа өсвөр насны охинтой илүү. Тий. За тааштай бас өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За миний охин чинь бол одоо өсвөр насны охин. Тэгээд ээжтэй тустай, хичээлдээ сайн охин байгаа. Тэгээ мэдээж л одоо охтууд болсон хойно шинэ гоё юмд дуртай байна. Сүүлийн үеийн өсвөр насны хүүхдүүдийн дунд тренд болоод байгаа шинэ юм болгоныг одоо авах гэж намайг бас их айлганаа. За заримдаа надад бас тэр болгоныг авч явах боломжгүй үед байлгүй яах вэ? Тэгээд өөрт нь хэрэгтэй биш гэсэн зүйлийг авахаас татгалзах үе ч бас гарнаа. Тэгсэн ч гэсэн нэг удаа бүр надаас манайх хизээ баян болох юм бэ гэж асуусан. Тэгэхээр за охин минь бид баян шүү дээ. Бидэнд байхгүй юм байхгүй олон хүмүүсийг бодвол гэж тухайн үед хэлжсэн. Харин охин маань тэгвэл бид яагаад энийг ч тэрийг ч авч чадахгүй байгаа юм бэ гэж асууж ирсэн. Тэр үед нь тэгээ юу гэж хариулсан бэ? Тэгээ тухайн үед бол бас эвгүүл байдалд орж исэн л да. Гэхдээ би охиноосоо хэдэн асуулт асуусан.
Эмэгтэйчүүд бид дэлгүүр хэсэх дуртай. Гэхдээ тэр болгондоо одоо хэрэгтэй юм шиг мөртлөө хэрэггүй худалдаа авалтныг мэдгэд хийчихсэн байдаг. Тийм болохоор сүүлийн үед би дэлгүүр орохороо өөрөөсөө ингэж асуудаг болсон юм бас одоо охиндоо хилэнгээ. За би яагаад юм авах гээд байгаа вэ? За энэ надад үнэхээр хэрэгтэй юу? Эсвэл зүгээр л хүсээд байгаа юм уу те? За худалдаж авахгүй бол алдах юм байгаа юу? За худалдаж аваад дараа нь харамсах уу? Авах уу? Эсвэл жаахан хүлээх үү? За үүний оронд гэрт байгаа юмыг одоо орлуулан хэрэглэж болох уу те? За эсвэл арай хямд олж болох уу? За мөн бүх мөнгөө үүнд үрчих юм бол дараа нь хэрэгтэй юмд маань одоо мөнгө байхгүй болох уу? Хүрэлцэхгүй бол яах вэ те? За илүү чухал авах зүйл байгаа юм биш үсттэй. За гэх мэт эдгээр асуултуудыг одоо өөртөө болон охиндоо сануулж хэлсэн, асуусан. За охин маань энэ асуултуудыг их нухацтай бодож явах шиг байсан. За тэгээ хөгжилтөө маргааш дахиад энийг авчих уу гэж зогсож хэлсэн. Тухайн үедээ болохоор айгүй сүрхий ингээл за гэл ойлгосон юм шиг ирнэгээсэ. Энэ их зөв санаа шүү тийм Марла. Гэхдээ энэ асуултууд нь сэтгэл хангалуун байх тал дээр яг хэрхэн холбогдож байгаа вэ? Охин мэд хоёрын сурсан зүйл юу байсан бэ гэхээр за нэгдүгээрт альва зүйлийг өөрийн болгохыг хичнээн хүссэн ч бидэнд одоо боломжгүй нөхцөл байдал байдаг. За хоёрдугаарт бидний өөрийн болгохыг хүссэн бүх зүйл бидэнд хэрэг болохгүй ч үе бас байдаг. Гуравдугаарт хүссэн зүйлээ авлаач гэсэн сэтгэл бүрэн дүүрэн ханахгүй. Шин зүйл өдөр болгон л бий болж идэг. За эдгээрийг одоо ойлгож авсан гэх юм уу? Сануулж ярилцаж хэлж байсан. Зөв. Энэ зөвхөн мөнгнөөс сэтгэл ханаж автгүй гэдгийг бид нарт ойлгуулсан сайхан санаа шүү тийм. Би та нарт нэг шүлэг уншиж өгөх үү? Энэ шүлэг болохоор яг нөгөө сэтгэл хангалуун байх талаар ерөн сэтгэл хангалуун байх утгатай шүлэг байхгүй юу? Шүлгийн маань нэр болохоор утга учиртай амьдрал түүнийг үнэл гэдэг нэртэй шүлэг байгаа. За та бүхэн анхааралтай сонсоорой. Өөрийгөө бусдтай харьцуулж үн цэнээ хизээч доош нь бүүхий. Бид бүгд өөр учраас бодгал бүр өөрийн онцлогтой. Бусдын чухал гэж бодсон бүхнийг өөрийн зориг болгож хит бүү шанал. Чиний зам, чиний мөрөнд тэмүүлж буй зүгийг зөвхөн чийл мэднэ. Зүрхийг чинь татсан юмыг зуурч аван өөрийн болгох гэж бүү зүтэг. Тэдэнгүйгээр амьдрал дуусах юм шиг тэнхээ мэдэн бүү зүтэг. Өнгөрснийг бүү санан мартаж, ирээдүйд бүү гац. Амьдралын боломжууд 10 хорооны завсраар алдагдах вэ. Өнөөдрийн өгөгдсөн энэ цаг мөчтөө өдөр өдрөөр нь амьдраарай. Тэгвэл бүх амьдралдаа бүтэн амьдралаар амьдрна. Чамд хийх зүйл бий. Хизээч бууж өг. Чармааж зүтгэсээр л байвал эцэст хүрсэн зүйл гэж үгүй. Биднийг холбосон харилцаа хариугүй нарийн утас шиг айх хэрэггүй. Учир нь бэрхшээл бол боломжийн эхлэл. Хайрыг олохгүй юм шиг хаах хэрэггүй амьдралдаа. Хүлээн авах хамгийн сайхан арга нь өгөхдөө харамгүй байх юм. Мөрөөдлөө битгий ойрох. Хэрэв мөрөөдөл байхгүй бол найдварч үгүй. Итгэл найдвар алга бол зоригч байхгүй. Амьдрал чинь нуралдаан бишээ. Хурдалч яран туучих хэрэггүй. Алхан бүрийнхээ мөчийг амталж мэдрэх аялал шүү. За гоё шүлэг байна. За шүлгийг анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За баярлалаа. За манай гэр бүлийн хувьд одоо бүх зүйл Бурхны нэгүслэр бидэнд өгөгдсөн боломж гэж үздэг юм. Тэгэхээр Бурхан бидэнд ажил хийх боломж олгосон нь ажилтаа цалинтай байх их үүсвэр гэж одоо чин сэтгэлээсээ итгэдэг. Яагаад гэвэл одоо ажил хийхч боломжгүй нийгэм нөхцөл байдалд их байдаг шүү дээ. За жишээ нь одоо төрөлхийн ямар нэг өвчтэй тэрнээсээ болоод ажил хийх боломжгүй хүмүүс зөндөө л байгаа. Харин бид одоо тэр боломжийг зөв, сайн, ухаалаг зарцуулах ёстой, хариуцлагатай няруу юм шүү дээ. Тийм шүү те. Библиэд Бурхан Израилийн ард түмэнд үржил чимтэй газар нутгийг өгсөн тухай түүх байдаг. Бурхан Израильчуудыг тэр газар нутгаас авсан ургацынхаа 11-ийг буцаан өгөөрэй гэж хэлсэн байдаг. Тухайд энэ мөнгө нь ядус туслах, Бурханд магтаал өргөх зорилтоор ашиглагддаг байсан. Яг зөв. Тэгэхээр Бурханд орлогынхоо 11-ийг одоо өргөх нь бидэнд өгсөн бүх боломжийн эхлэл.
Бурханаас гэсэн талархсан одоо тэр сэтгэлийн эхлэл юм л да. Тэгэхээр мөн Христ итгэгч хүний хувьд бол бусдын хэрэгцээг харж туслах нь бидний одоо мөн чанарын нэг хэсэг шүү дээ. Үнчин, бэлэвсэн, зүдэрсэн хүмүүст сэтгэл гаргахыг Бурханы үг бидэнд сануулдаг. За үүнээс гадна гэр бүлээ хангаах, эцэг эхтэй, хүндэтгэлтэй хандах нь бол бидний үүрэг байдаг. Есүс бидэнд татвараач үнэн шудраг түлхийг заасан байдаг. Тийш үү те. Заримдаа татвар төлөхөд надад үнэхээр юм үлдэхгүй юм шиг бодогдтыг. Гэхдээ гэр бүлээ тэжээх гэж бас хэцүү санагдах үе гардаг л да. Бурхны үгийг дагаж мөнгөө ухаалаг зарцуулбал тэр бидэнд хэрэгтэй бүхнийг хангаж өгнө гэдэгт итгэдэг би. Харин тэ бид элбэг хангалуун эд хөрөнгөтэй болж өөрийн гэсэн их баялагтай болох юм бол хандлага маань дагаад л үнийгээ дагаад өөрчлөгддөг. Яг зөв. Нөгөө Библиэл дээр хэлсэн нэг үгийг санаж байна таад. Нэг баян залуу Есүсээс мөнх ам олохын тулд юу хийх вэ гэд асуудаг түүх байдэн штэ. Есүс түнд байгаа бүхнээ зараад намайг дагаа гэж хэлдэг. Харин тэр залуу маш их гуниглаад тэгээ цаашаа явдаг тий. Яагаад гэх юм бол баян хүн үнэхээр эд хөрөнгөө Есүсээс илүү дээгүүр хайрладаг гэдгийг үгээр дамжуулан харуулж байгаа тий. Паулч бас залуу найз Тимотедо хэлэхдээ мөнгө хайрлах нь бүх бузар мөгийн үндсэ гэж хэлсэн байдаг. Есүс хүн мөнгөтэй болох үедээ Бурханаас хөндөрнө гэдгийг бүрэн мэдчихсэн. Хүн мөнгөтэй болоход Бурхан надад хэрэггүй гэж бодох үе зөндөөлөдөг тий. Тийм болохоор л Есүс хэлэхдээ тэмээ зүүнээс өвөгчээр орохоос баян хүн Бурханы хаанчлалд орох нь илүү хэцүү гэж хэлсэн байдаг. Гол асуудал нь мөнгө өөрөө бидний сэтгэл хангалуун байх үндэс биш ээ гэдгийг үгээр дамжуулан хэлээд байна тий. Яг зөв. Мөнгөнд хандах бидний хандлага, сэтгэл хангалуун бус байдал нь болохоор яг үүнийг бий болгоод идэг ахна штэ. Хорвогийн өнгө мөнгө нүд хуурна гэдэг үг ч гэсэн бас үүнийг дагаад гарсан байх тий. Тийш. Бидний хувьд хамгийн чухал гэж бодож байгаа зүйлсийг ер нь мөнгө л өөрчлөөд өөр болгоод хандлагыг ч гэсэн өөрчилдөг. Харин Бурханд таалагдаж амьдрах уу, харин мөнгийг хайрлаад бид нар амьдрах уу гэдгийг бид нар сонгох, бодох тэр сонголт хэрэгцээ бас биднэрт байгааг үгээр дамжуулан харуулж байгаа юм болоо. Чиний эзэн билээ ямарч зовлонгоныг донд чамайг хамгаалах болно хизээч битгий ягараа чамайг хамгаалан туслах тул мэгдэх хэрэггүй гараас чинь хөдлөх болно миний дотор байгаарай би бол чиний эзэн билээ ямар ч зовлонгоныг донд чамайг хамгаалах болно хизээч битгий ягараа чамайг хамгаалан туслах тул мэгдэх хэрэггүй гараас чинь хөдлөх болно Одилондас онсон чамайг бидуцэн дучи бол миний билээ
Ер нь Марлагийн охины асуусан асуулт бол бодгол асуулт байна. Бид хизээ баян болох вэ? Тэ би бол өөрийгөө аль хэдийн баян болсон гэж боддог. Гахалтай сайхан нөхөртэй, хоёр хөөрхөн охинтой. Хамгийн гол нь ямар ч асуудал байсан миний хэрэгцээнд үргэлж тусалдаг бурхан надтай хамт байгаа. Гэхдээ эдгээр зүйлс байхгүй байсан ч би өөрийгөө бурханы хувьд бурханы хайраар баян гэдэгтээ итгэдэг. Өнөөдрийн зочноороо бид студидтэй чимгээгчгээ урьсан байгаа. Сайн байна уу чимгээгч? За баярлалаа. Та нартаа бас сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд өнөө өглөө би нэг жаахан хүндхэн байна. Хамаг би жаахан сүлдөө. Тэгэл өглөө орноосоо арай гэж бослоо л да. Уг нь бол шүнжин гайгүй сайн унтсан гэж бодоод байгаа. Тэгтээ их тийм нэг сэрхтэй ядарсан мэдрэмж авсан. Яг ажил гэр орны ар сархан асуудал хүртэл заримдаа хүнд нэг тийм залхмаар санагддаг штеп. Заримдаа би тэгж боддیں۔ Нэг их зоохгүйгээр их мөнгө олдог ажилтаа бол одоо цалин амьдралд хангалттай хүрэлцээтэй тийм ээ. Хүссэн юм худалдаж авдаг байсан бол одоо миний сэтгэл санаа өдөр болгоно л маш өөдрөг байх байсан юм болоо гэж боддог байхгүй юу? Эсвэл одоо яадгийн халуун хүйтэн тохирсон тийм сэрүүхэн өөрт таатай тийм сайхан газарт амьдрах юм бол аз жаргалтай байх юм болов. За эсвэл одоо эмэгтэй хүн болохоор гэрийн ажилд туслах үйлчлэгчтэй болч гэдэг юм уу? Эсвэл нөхөр маань одоо илүү надад анхаарал тавиал тийм ээ. Айл өдөр болгоно надад нэг сайхан тийм нэг бэлэг авч өгөөд байх юм бол миний сэтгэл их хангалуун байх юм болов гэж боддог үе зөндөө байдаг л да. Тэгэхээр сэтгэл хангалуун байх гэдгийг одоо хүн болгон өөрийнхөө өнцгөөс л хардаг бах тийм ээ. Одоо чи өөрийнхөө амьдралыг хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл одоо байгаагаа голж шилээд илүү ихийг одоо хайж ирнч гэдэг юм уу? Одоо тэрүүгээрээ л илэрхийлэгдэх бах л да. Бүх зүйлсээ зүгээр хүлээн зөвшөөрөх. Эсвэл сайжруулах гэж хичээх хоорондын хоёрт бол зааг ялгаа байгаа л да. Ер нь сэтгэл хангалуун байхын тулд биднийг одоо хүрээлж байгаа энэ эд материаллык зүйлс байна. За байр орон сууц, унаа тэрэг, ажил амьдралын нөхцөл байдлууд тэр бүгд одоо шийдвэрлэх юм уу? Эсвэл одоо амар тайван сэтгэлийг бид өөрсдөө бүтээх юм уу гэдэг энэ ялгаанд л нэг учир нь байгаа бахал гэж би бодоод байна. Энийг л хүмүүс одоо өөрсдөө аль одоо хүний сонголт ч гэх юм уу да тийм ээ. Тий. Тэгэл одоо нөгөө шинэ хувцас суучирдаг. За тэгэл нөгөө нэг төгс сайхан залуу байсан би маань тэгэл жам ёсороо хөгшөрнө. Магадгүй хажуудах нөхөр маань хизээ нэгэн цагт байхгүй болоод бурхны орон руу явцдаг ч юм уу тийм ээ. Тэр цагт одоо юу болох вэ? Тэгэхээр бурхан л бидэнд үрд үлдэх сэтгэлийн тэр баяр баясгалан амар тайвныг өгдөг гэж боддог. Тийм. Бурхан болвол ингээд нас ахиад эсвэл ямар нэгэн байдлаар хувирахгүй. Үргэлж биднийг хайрлаа. Библиэд сэтгэл хангалуун байх тухай маш их зүйлийг бичсэн байдаг л да. Жишээ нь өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Учир нь би чамайг хизээж орхихгүй, хизээж мартахгүй гэж хэлсэн байдаг л да. Тий. Тэгэхээр бурхан бол хизээж биднийг орхихгүй. Бидний амьдралд юу ч тохиолдсон бай. Тэр үргэлж бидний хажууд байж биднийг хайрлах болно. Тийм үү? Тийм шүү. Энэ нь одоо хүний хүсдгийг бос бурханлаг үрдийн сэтгэл ханамжийг өгдөг гэж боддог шүү дээ. Тийм шүү. За тэгэд Библиэд Паулийн Тимотед бичсэн захидалд бид энэ дэлхийд юу ч авч ирээгүй, юу ч аваад явахгүй. Тиймээс бидэнд идэх хоол, өмсөх хувцас байгаа бол хангалттай гэж бичсэн байдаг. Эд хөрөнгө материаллык зүйлс бол бидэнд төр зургийн л баяр хөөргийг өгдөг штэ. Тэгсэн ч гэсэн жинхэнэ сэтгэл хангалуун байдал гэхээр одоо энэ саяын энэ зүйлүүдээс биш харин бурхантай харилцах харилцаанаас ирдгээ гэдгийг сануулж байгаа гэсэн үг юм шиг байна тийм ээ. Иесус амар амгаланг би та нарт өгч байна. Миний өгч буй амар амгал нь ертөнцийн өгдгөөс өөр гэж байна. Тиймээс зүрхээ
бүү зовогтун, бүү түгш гэж хэлсэн байдаг штэ. Энэ амар тайван нь Бурхны хайранд гүн шингэж түүнтэй хамт байх үед ирдэг. Тийм байна. Бурхны амар тайвныг олж харсан хүн бол одоо бусдад ч гэсэн туслах тийм маш гоё өгөөмөр сэтгэлтэй болдог л да. За Библиэд өлсөгчдөд өөрийгөө өгч зовгсдын сэтгэлийг цатгавал гэрэл чинь харанхуйд мандаж бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. Үнэхээр гайхалтай тийм. Эзэн чамайг ямагт удирдан ган гачгийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт ширгэшгүй устай урсгал мэт байх болно. Гайхалтай нь Бурхан бидэнд бусдын хэрэгцээг анхаарч тэдэнд тусалж байвал эргээд бид өөрсдөө ч бас сэтгэл дүүрэн амар амгалантай болно гэж заасан байдаг. Энэ бол өглөгчийн гар хоосон байдгүй гэдэгтээ агаар нэг байгаа биз. Тийм байна тий. Өмнө нь марлаач гэсэн биднэрт нөгөө сэтгэл хангалуун байх нь байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөхтэй холбоотой гэж хэлсэн. Харин тийм би бас энэтэй их санал нэг байгаа. Сэтгэл хангалуун байна гэдэг нь болохоор Бурхан бидний төлөө санаа тавьдгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл Есүс Христэд итгэхээс л эхэлнэ гэсэн үг л дээ. Тийм. Паул бас ингэсэн байна. Би ямар ч нөхцөл байдалд сэтгэл хангалуун байж сурсан. Намайг хүчрхэгжүүлдэг Христээр дамжуулан би бүх зүйлийг хийж чадна гэж хэлсэн байдаг. Хэдийгээр тэр маш их хүнд нөхцөл байдалд орж ирсэн ч гэсэн Бурхан дотор сэтгэл хангалуун байхад суралцсан гэдгийг хэлсэн байна. За тэгэхээр одоо бүгдээрээ сэтгэл хангалуун байхын тулд Бурханаас залбирanгуйцгаая. Бурхан минь ээ, бидэнд хэрхэн сэтгэл хангалуун байхыг заасанд баярлалаа. Энэ дэлхий дээр бидний сэтгэлийг дүүргэх хангалттай зүйл байхгүй гэдгийг ойлголоо. Харин бид таны хүү Есүс Христэд итгэх итгэлээр сэтгэл хангалуун байхад суралцахыг хүсэж байна. Би таныг миний төлөө үргэлж санаа тавьдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Есүсийн нэрээр амен. Сонсогч та өнөөдөр бид нар амьдралдаа хэрхэн бэлхэм дүүрэн болох талаар юу хэлэх гэснийг ойлгосон бахаа гэж найдаж байна. За ингээ өнөөдөр манай найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань өндөрлөж байна. Ингээд ярилцаад суухаар цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх. Энийг л мэдхэд дуусах цаг маань болсон байна. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад студид маань ирсэн Марлаа олоо чимгээгчтэй үнэхээр их баярлалаа. Өөрсдийн амьдралынхаа дуршлаг болоод сэтгэл хангалуун байх үзэл бодлоо тий манай сонсогчдод бас нээлттэйгээр хуваалцсан талархаж байна. Тэгээд сонсогч та бүхэн ч гэсэн бидэнтэй өөрсдийн үзэл бодлоос хуваалцаарай. Таны үзэл бодлыг бид нэр хүлээж авахдаа үргэлж нээлттэй авах болно. За түр баяртай. Бурханд найдаж түүний хайранд итгэж амьдрал тэр таныг ивэж аж аргалыг хүртэх болно. Төвчээрийн үзүүрт тууштай байдалд амжилт ирнэ гэдгийг санаарай. Баяртай. Баярлалаа, баяртай. TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.